Сайн бацгаана уу? Налагчуудаа хайрдаг үе мэдчилгээ үргэлжилж байна. Өнөөдөр бол 2 дугаар сарын 25-нд шинийн 8-ны бэлэг цайн өдөр тохиож байна. Нэгэн өдөр нэгэн цаг үед нэгэн гал голомтонд аав ээжийнхээ өргөө цагаан гэрт аз жаргал бэлэгдэж мэндэлсэн эрхэм эгчдүүсийн төрсөн өдрийн баярыг бид хамтд нь хуваалцах гэж байна. Хайртай ээж, байгаль мадаа болон мөн эрхэм хүндэт нагад цаах болох бацүхтэй хэмээн хаягалсан маш гоё төрсөн өдрийн гинтийн бэлгийг бид цааш шинийн баярын өдрүүдтэй хамт уламжлах гэж байна. Ингээд дотгошоо орж эрхэм эгчдүүсийн баярт мөчийг хуваалцгаая. Удаан жарахын дэри хөсөө. Саршин сайхан шинэлцгээж байна уу? Сайхан охин нь сар шинийн баяр дээр төрсөн өдөр тэмдэглэхээр ороод ирсэн. Байгаль маа гэж эрхэм хүн бий юу? Мэдчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Бид ээлжид шинэхэн дугаараа энэ цаг мөчид сар шинийн баярын өргөн дэлгэр сайхан баярын хоймор дээрээс байгаль маа эгчтэйгээ үргэлжлүүлж байна. Та минь сар шин сайхан шинэлж байна уу? Тэгэхээр өнөөдөр бол миний чи 2 сарын 25-нд шинийн 8-ны бэлэг цайн өдөр. Баяр дээр баяр давхцна гэж их олон үйл явдлууд болж байгаа шиг байна. Хоёрыг тийм ямар гоё. Тэгэхээр мэдчилгээнийхаа ихэнд та бид хоёрыг үзэн суугаа эгчийнхээ таньдаг эрхэм дотны хүмүүс. Тэгээд бас нийт малайхчуудынхаа нэрийн өмнөөс нартад мэндэлсэн нандин сайхан өдөр төрсөн өдрийн мэндийг таньда дэвшүүлж байна. Ямар ч гоё бэлгшээлтэй өдөр тохиож байна тийм ээ нэгч. За тэгээд нөгөө гинт яваад ороод ирэхээр гайхаж байгаа бох тийм үү. Охин нь эхлээд өөрийгөө танилцуулна. Манайх малайхчуудтай хайрдаг үе гэд гинтийн бэлэг барьдаг газраас тань хаяглаж жигтэйхэн том цэцгийн баглаа өгөөд явуулсан байна. За. Хинээс юм болоо? За тэтгэвчтэй л Игч бүр гайхаж шиг байна. Юу гэнт бичлэг энтер болохоор. Тэгэхээр бид нар жилийн төрсөн өдрөөрөө жигтэйхэн сайхан баярлдаг шүү дээ миний хчээ. Харин энэ жилийнх арай өөр байна. Бэлэг гэхээс илүү бид бүхэнд ирсэн чин сэтгэлийн үгс бүхнийг дайх маш том даалгавартай байгаа. Тэгэхээр эхлээд хоёулаа сайн сонсъё. Хэрвээ сайн тунгаан бодож сонсвол энэ бэлэгний учир их тодорхой болох байхаа гэж бодож байна. Элхэндээ нааж энгэртэн тэрвэрч эрхлүүлж нэлхруулж эсгсэн ээж минь таньда төрсөн өдрийн баярын мэндийг хүргье. Ээжээ энэ орчлонд төрүүлж эсгсэн танаараа баярлаад бахархаад баршгүй шүү өрсөн. Мөчөөн тэнцүүлж хөлд орохын цагт момонд нь багтаагүй сүү сэтгэлд нь шингэдэг ээж юм нэ. Мөрөөн цувуулж тамгалан хүн болохын цагт сэтгэлд нь багтаагүй сүү санчинд нь гэрэлтдэг сайхан буурал ээж юм нэ. Ээжээ элсэн говийн ширхгийн тоогоор өрсөн таньда дэндүү их хайртай шүү. Эвэлсэн сүхтэн залгилж энэ орчлонд бид чинь хүн болсон учраас ээж минь та бидэндээ бурхнаас ч илүү үнэтэй юм шүү. Бусдын хүүхдээс дутаачихгүй юм гэсэндээ миний ээж бүтэн ойртож хонж үзээгүй, бүлээн цайгаач залгиж үзээгүй. Ээж таныхаа ачаар энэ орчлонг гэрэл гэгээтэй туулж явам шүү. Та минь бидний энэ орчлонгийн шүтэн юм а. Өнөөдөр тохиож байгаа төрсөн өдрийн мэндийг таньда дэвшүүлж байна. Хязгааргүй хайртай шүү гэсэн байна. За тэгээд эрхэм сайхан ижи танд энэ цаг мөчид тохиож байгаа төрсөн өдрийн мэндийг хүргье. За байгаль мэгчдэд ер нь их олон ах дүүгээрээ цугларсан. Тэгээд араас нь хүүхдүүд гинтийн бэлэг ард бас нэг цэцгийн баглаа харагдаж байна. Ер нь айгүй гоё өдөр үргэлжилж байгаа. Сэтгэл юм байна. Нөө зүг сайхан байна. Одоо охиных нь хийж байгаа тэр бичлэгийг онцгойлон үр хүүхдүүд үзэн ирж амжаагүй хідэнч байгаа болов их гоё дурсамж олон хадгалагдана. Хүүхдүүдтэй хандаж гоё талархад илэрхийлдэг хөө. Эс нөтөд маш хайртай шүү. Аз жаргалд өхнөө дэлгэрүүлж хараа гэж. За баярлалаа. Тэгээд
ээдээ ингээл үр хүүхдүүдээс эцэцэг аваад л тэднийхээ сайн сайхан яваг харахад ээж болсон их хүний ёстой л нэг хүсэл биелсэн болов гэж бодож байна. Тэгээд монголчууд бид чинь эрүүлтээ их сайхан арддаг. Гал морин жил ажлан ирж байна. Гал шигээ сайхан дүрэлзэж, морь шигээ хиймэрлэг байх болтугай сайхан баярлаарай. Сар шин төрсөн өдөртөө маш гоё тэмдэглэл өнгөрүүлээрэй. За. Сая нөгөө бичлэг эхлэхэд хоёулаа ярьж ирсэн да та хоёр хүний төрсөн өдөр хамт болж байгаа. Тэгэхээр яг одоо охины дэрэгдээ таны эрхэм хайртай дүүг бас урих гэж байна. Энэ цаг мөчид нэгэн ихийн гал голомт, нэгэн эцгийн тулганы голомтыг тойрч тоглож, нартад бисийн төших нандан сайхан холбоосоор ижи аавынхаа голомтод нэгэн өдөр төрсөн гэдэг бас их хосгүй сайхан ховор тохиолдол шүү дээ. Хайртай дүүдэн төрсөн өдрийн мэд хүргээд дараагийн зочин Бацэг ахыгаа урья. За тэгэхээр мэдээж маш гоё өрөөлтэй, хувьтай маш гоё хосгүй төрсөн өдрийн баяр. Тэгээд бас сар шинийн баяр гэд өргөө цагаан гэрийнхээ хойморт өнөөдөр бас олон сайхан ах дүүдээ шинэлж байгаа энэ цаг мөчид ахын төрсөн өдөр тохиож байна. Юун түрүүнд баярын мэнд хүргье юм яа. За баярлалаа мэд. Цаашаа сайхан болж байна. Сайхан болж байна. Тэгэхээр сая бас байгаль маягч маань хэлж байна. Бид хоёр чинь хамтдаа төрсөн нэг өдөр төрсөн өдрийн баяр гэд. Игчтэйгэн хамт бас нэгэн өдөр нартад мэндэлсэн гэдэг их гоё ховор тохиолдол байхаа гэж бодож байна. Тэгэхээр энэ мэндчилгээ мэдээж танд хинээс вэ гэж асуух нь илүүц болов уу гэж бодож байна. Харин дүүн нэг хэл зүгийг иш татан хэлмээр байна Бацэг байхаа. Монгол төвийн хэлдэг нагцыг 80 хүртэл налаа гэдэг юм гинлээ. Уул шиг төшигтэй хангаа шиг нүмертэй ижи тэмэн ижилдэн дасаж энэ орчлон зулайгаа гიშгэн төрсөн эрхэм сайхан нагц ах минь таньда эрүүлийн саруул сайхныг хүсье. Ирж буй гал морин жилдээ азтай хиймартай явахын эрүүл өргөж айлчлан ирсэн настай нь аз жаргалаар амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай гэсэн эрүүл өргөж таны эрхэм нарийн зүгээс байгальмаа ихчи маань үр хүүхдүүдийн зүгээс гинтийн бэлэг барьж байна. За тэгээд цэцгийн баглааг авчирсан Бацэг байхаа. Ингэхдээ дээлнийх нь өнгөнд нь хоршуулж ирээд их гоё цэцгийн баглаагаар амьдралд нь сайн сайхныг хүсэж байна шүү байхаа. Баярын мэнд хүргье. Хатуута амьдралын ухааны дэмтэй сайхан бахи. Тэгээд эрэгтэй хүний ингэр цэцэг их ховорхон тохиодог. Тэгээд авчхаараа бас их гоё гэрэлтэж харагдаг юм байна лээ. Айгуу сайхан хүндэтгэлийг л үзүүлэхийг зорьсон болов гэж бодож байна. Араас нь бас таны өөдөөс хараад сууж байгаа. Бас энэ бичлэгийг ч үзэх болов эрхэм дүү нартай хандаж сэтгэлээ сайхан болцгоо. За дүү нартай баярлалаа. Сайхан өчөөлөө. Дүү нартай хайртай шүү. Эрүүлэн сайн сайхан байгаараа гэд. Үтэмт. За баярлалаа. Тэгэхээр ах минь төрсөн өдрийн баяраа чихтэйгийн сайхан тэмдэглэн өнгөрүүлээрэ. Ижилдэн дасан эгчид нь эрүүлийн хийх хүсье. Энэ өрх айл сайн сайхныг хүсье юм яа. Ирж угаал моржилтэй илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан эрүүлэн саруул сайхан байгаасаа гэж байна. За тэр өрөөд Бацайхан орших болтугай. Сайхан баярлцгаагаараа сайхан шинэлцгээгээрэй. Энэ хүмүүс таанд нэгэн хамт төлөвлөрөн төвшин сайхан зэрэг явах юм бол ихтэй сайхан яриаг өгөөд өргөн нэвшин яа. Халиран туулдаг чиглэлээ хараар зөөлрдөг хорвоо шүү дээ. Харлан амьдранда харанхыг гүйсээ дүүтэй юм чиндээ.